Төрийн албаны шинтгэл нь төрийн албан хаагчийн ёс зүйгээс эхэлдэг. Иймээс төрийн албан хаагчдыг чадвархжуулах, төрийн албаны шинтгэлийн бодлого үйл ажиллагааг Ховд аймагт эрчимжүүлэх зорилгоор төрийн албаны шинтгэл төрийн бүтээмж сэдвт сургалтыг энэ сарын 28-ны өдөр зохион байгуулж байна. Сургалтын ерөнхий зохион байгуулагчаар Улсын хурлын хууль зүйн байнгын хороо, Монгол Улсын төрийн албаны зөвлөл, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газар зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байгаагаараа онцлогтой юм. Энэ удаагийн сургалтанд Ховд аймгийн төрийн байгууллагуудын 200 гаруй ажилтан албан хаагчид оролцож, төрийн албан хаагчдын ёс зүй, сахилах хариуцлагыг сайжруулах, үйлчилгээний шинэ стандартыг нэвтрүүлэх аргачлалд суралцаж байна. За энэ удаагийн 2 өдрийн сургалт бол манай аймагт хийгдэж байгаа бас төрийн албан хаагчдын дунд хийгдэж байгаа төрийн албаны шинтгэл ба төрийн албаны бүтээмж сэдвээр Монгол Улсын их хурлын хууль зүйн байнгын хороо, Монгол Улсын төрийн албаны зөвлөлтөд хамтран зохион байгуулж байгаа нэлээд томоохон сургалт. Үндсэндээ бол эрх зүйн том шинтгэлүүд хийгдэж байна тийм ээ. Төрийн албаны шинтгэл тууштай явагдаж байна. Асын хараа 2050 буюу Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр Монгол Улсыг богино хугацаанд эдийн засгийг ковидын дараах эдийн засгээс сэргээх шинэ сэргэлтийн бодлого гэдэг төрийн ажлыг нэлээд эрчимжүүлсэн ийм цаг үед бол энэ сургалт болж байгаагаар их онцлог юм байна. Тэгээ мэдээж хамгийн гол нь төрийн албан хаагчдынхаа бол мэдлэг боловсролыг байнга дээшлүүлж явах хэрэгтэй. Хөгжилд нь бас анхаарч явах хэрэгтэй. Харилцаа, хандлага, ёс зүй гэд өргөн утгаар бол төрийн албаны төв байгууллага, улсын хурал, засгийн газрын хэмжээнд бол яригддаг. За 2 хоногийн дараа бол Монгол Улсын засгийн газрын хэрэглэх газар удирдлагын академи нүүбийн төсөл хөтөлбөрийн байгууллагатай хамтран бас Ховд хотноо баруун бүсийн төрийн албан хаагчдын бас сургалтыг зохион байгуулна. За 3 сарын 20-д бол Монгол Улсын ерөнхий сайд ирж баруун бүсийн аймагуудтай шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулна гэсэн ийм цуврал арга хэмжээнүүд болж байгаа юм. За энд хамгийн гол нь Монгол Улсын их хурлын хууль зүйн байнгын хорооны дарга өөрөө оролцож илтгэл мэдээллүүдийг тавьж байна. Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн дарга ирж энэ төрийн албаны харилцаа, хандлага, ёс зүй, анхаарах асуудлууд тийм ээ сайн муу кейс юу байна. Ингээ бид нар цааш тэр нь юуг анхаарах вэ? Төрийн албан нь өөрөө маш чадварлаг, цомхон, бүтээмжтэй байж улс орныхоо тогтвортой хөгжлийг хангахад түлхэж болдог ийм онолтой. За бусад хөгжсөн орнууд ч төрийн албаа чадахжуулах тал дээр илүү анхаардаг. За Ховд аймгийн хувьд бол мэдээж хүний хөгжлийг дэмжсэн стандартаа шинэ Ховдыг бий болгоё. Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн гол агуулга цөмтөө бол шинэ сэргэлтийн бодлого бас уйлдж байгаа. Төрийн албаны шинтгэлтэй уйлдуулж бид нэр хариуцлагатай тунгалаг төр стандартаа Ховд хөтөлбөр гээд олон хөтөлбөрүүдийг гаргаж бас хэрэгжүүлэхээр иргэдийн хурлаараа батлуулаад ингээ явж байгаа ийм аймгийн хувьд төрийн албан хаагчдын бас заавал мэдэх ёстой, сонсох ёстой энэ сэдвүүдээр энэ илтгэгч нар маань олон илтгэл бас тавьж хилцүүлж ингэж байгаа. За бас мэдлэг туслалгээд хүмүүс идэвхтэй оролцох бүх боломжийг хангах үүднээс өчтөр бол хөгжим дараамын театр дээр бүх удирдах ажилтан өнөөдөр бас төрийн захиргааны бүх гүйцэтгэх ажилтан энэ сургалтанд хамрагдаж байгаагаар ийм онцлог юм. Ер нь бол цаашд энэ төрийн албан хаагчдыг хөгжүүлэх, чадахжуулах энэ сургалт бол тасралтгүй явж байгаа юм байна. Ховд аймагаас соёлтой төрийн үйлчилгээ авилга хүнд сурталгүй аймаг болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа нь энэ удаагийн сургалтын үйл ажиллагаатай нэгт холбоотой. Иймдээч дээрх сургалтын үр дүнд төрийн бүх байгууллага албан хаагчид ажлаа илүү сайжруулж, шин шатанд гарах боломж бүрдэх юм.